сайн байцгаана уу? Өнөөдөр Kim Kardashian, Kanye West хоёрын нумралогийн талаар ярих гэж байна. Төрсөн өдөр болон тэгээд одоо гэрэлт нь яагаад дууссан бэ? Ямар учраас дууссан бэ гэдгийг зүгээр нумралог дээр үндэслэе тий. Холбож ярих чинь. Түүнээс бол одоо яг ийм байсан болохоор ийм биш л тий. Гэхдээ ингээд нумралогтой нь холбох юм бол ер нь тун ойлгомжтой яагаад гэдэг нь за Kim Kardashian болохоор 1980 оны 10 сарын 21-нд төрсэн байна. Эдгээр ингээ нэг нэгээр нэмэх юм бол iPad 22 болж байгаа. 22 гэдэг за эхлээд ярихад нумралог дээр 1-ээс 9-ийн тоо тэгээд 9-өөс 11, 22, 33 гэд нийтдээ ингээ 12 тоо байдаг. Яг 12 орд 12 жил гэ байдаг шүү дээ. Яг тэр шиг. Тэгээд мастер тоонууд маань айгүй фреквенси өндөртэй хөгшин сүнснүүд буюу өндөр давтамжтай хүмүүс байдаг байх нэ. Тэгэхээр за LivePad нь 22-ын хувьд гэх юм бол 22-ыг мөрөөдлийг ерөөхдөө бодит болгодог. Би бол тэр юмыг ингээ бүтээдэг, босгодог. Тэгээс ерөнхийдөө л эхлүүлдэг. Угаасаа одоо гэр бүлийнхаа нэр хүндийг өсгөөд тий. Тэгээд empire өсгөө, бизнестэй амар сайн. Ким ч угаасаа бизнес, маркетинг тий. Тиймэрхүү юмд мэрэгжлийн манифест хийхдээ бас мэрэгжлийн ягаад мастер тоонууд манифест илүү сайн хийдэг вэ гэхээр зүгээр л давтамж илүү өндөртэй байгаа гэсэн үг. Бүх юм фреквенси давтамжтай. Тэгээд яг хоо зүгээр давхар мастер тоо болохоор жоохон өндөр давтамжтай байдаг. Тийм болохоор хүссэн бодсон зүйл нь илүү хурдан биелэх те биелэлээ олох магадлал өндөр байдаг. За тэгээд ерөөхдөө бол үгүй Kanye-гийн руу орё. 1977 оны 6 сарын 8 төрсэн юм байна. Тэгээд эднэрийн бас нэмэнгүүд LivePad 11 гарч байгаа. Би өөрөө 11 болохоор 11-ийг миний LivePad 33-тай би тэгтээ 11-нд төрсэн баггүй юу. Тэгээ 11 тооны талаар ерөөхдөө бол гайгүй шашин ерөн сайн мэднэ. Өөрөө тухай судлахтаад зөндөө их юм олж мэдчихсэн. Тэгээ Kanye болохоор амар эмоц өндөртэй. Ерөөхдөө бол ухамсараараа сэтгэдэг өөрийгөө ерөөхдөө гол үүргэн нь штэ эмоц өдөртөд сурах байдаг байхгүй юу? 11-тэй хүмүүсүүд амар эмоц өндөртөө имцэг Kanye-гийн бичлэгүүд дээр хардсан штэ тий өөрт нь үгүйгээ хэлсэн чи гэ crash out хийгээд идэг. Ерөөхдөө бол би бас тэгдэг байсан л да. Надаа үгүй гэсэн үг хүлээж авахгүй эмзэг ууртай тэгээд ерөөхдөө бол emotional маш өндөртэй галзуу тиймэрхүү байсан. Тэгээд тэгтээ яг удирдаа сурсан миний хувьд бол Kanye-гийн хувьд бол одоо удирдаа сурсан л байх. Kanye тэгтээ нөгөө нэг олны танил те ингээд байнгын одоо тэр чин хүний ингээд сэтгхүүд амирх нөлөөлж байгаа штэ байнгын папараз те ингээд олны нүдний голд байх тэр нь ингээд эгонд амир нөлөөлж байгаа. За 11-т хүмүүс амир хариуцсан мэгтэй байдаг байхгүй юу? Хариуцсан мэгтэй тэгээд одоо I show speed 11-тэй тэнгууд нэг иврэ залуу байд юм Адolf биш юу лээ Edison Rose биш no замарсан нэг агаар гэсэн нэртэй нэг иврэ нэг стрим залуу байдیں۔ Тэнгуудын нэг буржгаар айгу гоё юу хийдэг гой асуултууд тавьдаг лаглаг хүмүүстэй тийм ярилцлага хийдэг тийм нэг бас залуу байдیں۔ Тэр хэд бүгдээрээ 11 байдаг. Тэгээд хичнээн амар царайлаг биш ч гэсэндээ зүгээр хариуцсан мэгтэй хүмүүс байдаг байхгүй юу 11-тэй хүмүүсүүд. Тэгээ Kanye бас 11-тэй, би бас 11-тэй. Тэгэхээр би бас өөрийгөө найдал энэ гайгүй ютубер болчих ч юм бэлүү те. Тэгээ 11-ний өдөр нэрээ нэг юм хэлэхэд бити өрдөөс онгоцоор нисэж байгаарэ 11-нд 9 сарын 11-нд нөгөө ихэр цамхгийн crash болсон штэ ингээд онгоцны осол. Тэгээд сая бас Phuket-д 11-нд юу яагаад бидэд Phuket-д үжсэн чинь юу лээ онгоцны осол бас гараад осолч гэхээсээ илүүтэй нэг жоохон нэгэн болсон юм газартахтай ягаа тэгээд онгоцнууд онгоцны будал хаагдчих магтаад буу юм болоод тэгээд ерөөхдөө бол 11-нд зур судалгаагаар 11-нд онгоцнууд айгүйх
осолддог, сүрдэг. Тэгээд 11 бас Instagram тэр юмнууд ер нь бол амар багтдаг. Интернет тиймэрхүү юмнууд. Тийм болохоор 11 битээ нисэж байгаарэ. Хүний төрсөн өдөр тухайн хүнийг яаж сэтгэдэг вэ? Яаж ерөөхдөө асуудлыг шийддэг вэ гэдгийг нь харж болдог. Тэгээд ямар хуудаа зан характертай ингээд те. Тэгээд 8 болохоор Кани чинь 8 төрсөн шүү дээ. 8 чинь эрх мэдэл, хүч чадал те, мөнгө, карма гэж явдаг байхгүй юу. Тэгээд ер нь жоохон юм контролдох гэдэг. Тэгээд тэн дээрээс нь эго нэмэгдчихэж байгаа юм байна. Тэгээд Ким ч болохоор амар сошиал 3-ын тоотой хүмүүсүүд амар инээдтэй хөгжилтэй байдیں۔ Тэгээд комедианууд их нь бас 3 байдаг. Тэгээ сайн ярьдаг. Тэгээ амар сайн гаслайт чинь 3-ын oh my god ямар ч хэрүүл болсон, ямар ч юм болсон гаслайт хийгээд чиний өөрийг чинь буруу болгох магадлал маш өндөртэй хүмүүс байдаг. Тэгээд Кани чинь ер нь бас би гэсэн төвтэй. Тэгээд Кимиг ерөөхдөө 8-5 би одоо Каниг хэм гэхээс илүү 8 тоонууд 3-ыг ерөөхдөө ил задгаас султэй хөнгөн шингэн гэж хардаг байхгүй юу. Тэгээд захирахыг хүсдэг. Чи ингээд энэ тэгээд энэ те одоо ингээд юу яамаа гэл жоохон ингээд контролдох гээд байдаг гэх юм уу. Тэгээ 3 нь болохоор үгүй би өөрөөрөө явнаа гэл иймэрхүүтэй харилцаатай байдгаа. Тэгээд ерөөхдөө бол нумралогт жоохон яг амар тохиромж муутай гэхин цаашин. Тэгтээ ерөөхдөө бол төгс цогцох бол биш, хэцүү. 3-8-2. Тэгээд 8 нь болохоор 3-ыг дэшээ хөгжүүлж ингэж өсгөж өгдөг. 3 нь болохоор 8-д ингээд амьдрал гоё те. Тийм одоо инээд хөгжөө тиймэрхүү зүйлийг ингээ бие ийм зүйлийг хоорондоо өгч солилцдог байсан байх нэ. За тэгээд юу яа энэ хоёр чинь 2012 оны 4 сард уулзчихсан бэлээ. Тэгээд 4 сард уулзах хосууд ямар байдаг вэ гэхээр 4 сард уулзах хосууд ерөөхдөө бол кармик харилцаатай байдаг. Кармик харилцаа чинь бинийгээ өсгөх, хөгжүүлэхтэй ерөөхдөө бол жоохон романтик гэхээсээ илүүтэйгээр биенээсээ суралцах хэвээр тийм ах усын харилцаа байдаг. Тэгээд ер нь жоохон төвчээр шаардсан тиймэрхүүд бол байд юм да. Манай нөхөртэй бас 4 сард уулзчихсан. 4 сарын 28-ны өдөр уулзчихсан. Ер нь битээ баяжиг хамтдаа ингээ юм хийхвэл баяжиг магадлал бүр амар өндөр олон тоонууд авцсан. За 4 сард уулзсан хосуудад 3 үе шат байдаг. Нэгт болохоор амар хүчтэй таталцал те тэр ерөөхдөө 4 сард уулзсан хосууд бүгд кармик биш. Ер нь ихтэй кармик. Гэхдээ soulmate made байх нь ер нь маш ховор байдаг байхгүй юу. Тэгээд хүчтэй ерөөхдөө бол таталцаад тэгээд биедээ амар ихтгэл өгсөн тийм амар гүн ингээ холбоо өгсөн гэсэн тийм нэг байдаг эхлээд. Тэгээ хоёрт нь гэх юм бол яг жинхэнэ illusion нурж унаа жинхэнэ дүр төрхөн гарч ирдэг мөнгө санхүү хайр тэгээ биенийг хүндлэл итгэлцэл гэлтэй бүх юмнууд мань ингээд одоо юу яадаг тэр хоёр дахь шатан дээр нь нуран уунж те төсөөлжсэн хүнээс нь өөр байх те тийм байдаг байх нэ. Тэгээ гуравт нь болохоор за цаашаа хамт явах уу үгүй юу гэсэн тийм үе 3 шаттай байдаг бахан. За тэгтээ штэ 4-р сард уулзах хосууд ерөөхдөө бол хамгийн хол удаа явах те насан турштай байх одоо чадамжтай хосуудын нэг байдаг. Хосуудын нэг ч штэ ерөөхдөө бол одоо 1-ээс 12 сард уулзах хосуудаас илүү 4 сарынх нь илүү тогтвортой удаа хугацаанд хамт ингээд явах тийм чадвартай хосууд байдаг байх нэ. Одоо ингээд биенээсээ юмаа сураад тэгээд айгоогоо дараад хамт амьдралаа авч явах уу үгүй юу гэх хамт баг байх уу үгүй юу гэдгийг ингээд шийддэг байх нь. За тэгээд тэр хоёр 2012 онд уулзсан 12 онд уулзаад 2021 онд салс.
За эндээс энэ хоёрын хооронд 9 жилийн цай байгаа сте. Гэхгүй 9 жил чинь ending дуусгах те collapse ер нь тавьж явуулах те ер нь бол дуусгалтал гэсэн үг гэдэг 9-ийн тоо. 9-ийн ер нь хосууд ер нь 9 дахь жил дээр айвах салдаг. Салахгүй мэдээж те тэмцээд гоё яваад одоо ингээд би битэй ингээд тэмцэн жишээ одоо би битэй биш одоо нөгөө нэг хосоо одоо гэр бүлийнхаа төлөө те жоохон зай авдаг ч юм уу те тэгээ ингээд 9 дахь жил дээрээ ухамсараараа шийдвэр гаргаснараа яах нь цаашаага илүү удаан хамт олон жил явдаг байх нь хэрвээ тгийггүй хосууд нь 9 дахь жил дээрээ салдаг байх нэ. Гэр бүлтэй байсан ч хамаагүй. За би одоо ингээд гарах хэрэгтэй болохоор бичлэгээ ингээд тусгая. Тэгээ хөөрхий 9 дахь жил дээрээ хосууд маань ингээд салдаг байх нь тэрийг ингээд та мэдээж аваарай хайраа 9 жилтэй тэгээд энэ үе шалгалтын үе ингээд цаанаасаа шалгалт ирж байгаа үеийг зүгээр ингээд хамт туулаад би биендээ одоо би бинийг өөрчлөх биш өөрөөсөө юу өөрчлөх ёстой вэ гэдгийг хараад тэгээд уулын цаашаа хамтдаа явбал те тэгэхгүй бол баахан өнчгөн аавгүй ээжгүй хүүхдүүд бүсүш том болоод дайд шүү те мам шүү те тэгээд тэрнээсээ болоод травманаас болоод ирээдүйд өөр эмэгтэй хүүхдүүд өөр охтууд өөр залуучууд би бинийг гомдоогоод хуураад тэгээд ингээд бид нэг лупэнд ороод тэгээд дуусахгүй бахан араар тайвалтуудтай болоо тэгээд өөрөөгөө үнэлэх мэдрэмжээ ингээ хүнээс хайдаг тэгээд нөхөр их нартэй тиймэрхүү хүмүүсүүдээс ингээд очиж юм илүүж булаадаг одоо тиймэрхүү хүмүүсүүд болж ийснаас хөөрхийтэй хүүхдүүдээ ч гэсэн тийм хүн болгож ийснаас төвчээд одоо ингээд аав ээжийн хайрыг өгөөд хамтдаа тийм одоо үе ирээсэл гэж хүсэж инда хөөрхий тэгэхгүй бол ингээл хорвоогоор дөрөн бахан ингээд хинэгнээс хайр гуйж амьдэрсэн хүмүүсүүд намайг хайрласангүй надад халамж тавьсангүй тэгээд тэрийгээ өөр хүнээс хайдаг араар тавьдаг тиймэрхүү эсвэл бол ингээд энэс та надад таалагддаг хүний хүнлөө ингээд очдог тиймэрхүү хүмүүстэй үнэхээр өрөвдөлтэй тийм болохоор одоо тэгээд тийм хүмүүс өсөхгүй тулд та хэрвээ хүүхэдтэй хүн байвал бити салаач тэгээд жоохон ингээд хүнийг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөөд эхлээд биеэсээ гэрээс гэдэг нь штэ та гэрээс маргаал эхлээ биеэсээрээ тиймэрхүү одоо мессеж хүргэе да баяртай